Анхаарлаа утган сувгийн подкастын шинэ дугаар орж байна. Хэрв та анх удаа миний сувг зочилж байгаа бол тавтаа марил. За энэ сувгаараа би өөрийн сонирхон судалдаг, хэрэгжүүлдэг таталцлын хууль, өөрийгөө хайрлах, мөн хувийн брэндээр дамжуулан өөрийн дуу хоолойгоо хорвоо ертөнцид хүргэх гэсэн сэдвүүдээр мэдээлэл хүргэж ярилцдаг байгаа. За өнөөдөр магадгүй их олон хүнд хэрэгтэй байгаа сэдв гэж бодоод сонгосон байгаа. Энэ нь юу вэ гэхээр амьдралын зорилгоо олох тухай. За амьдралын зорилгогүй хүн гэж юу ч байх втэ. Бүгдээрээ л одоо уртаа зорилготой түүнийхээ төлөө хөдөлмөрлөө тэмүүлээд явж штэ гэж магадгүй ихэнх хүмүүс хариулах бах. Гэхдээ бид нар яг том зургаараа энэ хорвоо ертөнцид би яах гэж амьдарч байгаа юм бэ? Миний амьдралын яг утга учир юу юм бэ гэдэг асуулттай амьдралын нэг тодорхой шатуудад үе мөргөлддөг те. Магадгүй амьдрал нэг хэцүү зовлонтой үе тохиолдох үед бид нар ер нь эцэст би ер нь хэний төлөө, юуны төлөө яах гэж, юунд хүрэх гэж ингэж зовж шаналж амьдарч байгаа юм бэ гэж нэг эргцүүлэх цагууд мөчүүд бас ирдэг. За заавал сөргөөр тэгэж хүлээж авалгүйгээр өнөөдөр илүү гоё гэгээлгээр амьдралаа бид нар ямар байлгамаар вэ? Миний мөрөөдлийн амьдрал гэдэг чи яг ямар амьдралыг хэлдэг юм? За тэгээд өнөөдөр миний одоо амьдарч байгаа, хөдөлж байгаа, амьсгалж байгаа минь яг ямар зоригтой вэ гэдгээ илүү тод болгох юм бол бид нар нөгөө хүсээд идэх сэтгэлийн ямар амгалан аз жаргалтай амьдрах тэр одоо амьдралын хэм маягийг, лайфстайлыг бий болгох боломжтой юм аа. За амьдралын зорилго, за туйлын хүсэл, мөрөөдөл гэж бас ойлгож болно. За зарим тохиолдолд миний сүнсний үүрэг даалгавар. За сэтгэлийн дуудлага гэдэг ч юм уу те. Одоо нэг жоохон тийм агуу томоор нь бодоод үзэх хэрэгтэй шүү. За тэгээд зарим хүмүүс үнийг айгүй сайн мэдсэн, магадгүй их эрт өөртөө тодорхойлоод түүнийхэн төлөө гоё хөдөлмөрлөөд ажиллаад амжилтанд хүрсэн байдаг. Харин хэрв танд би нэг л урсгалаараа те нэг жоохон сонирхолгүй, сэтгэл ханамжгүй амьдралаар амьдраад байна. Энэ байдлыг өөрчлөх юмсан. Эсвэл миний хувь тавилан ийм азгүй юм болов? Би яагаад босод шиг тийм амжилттай, за магадгүй нэр алдартай, нөлөөтэй, элбэг хангалуун амьдарч болохгүй гэд жоох юм гомдолтой ч юм уу дундуур сэтгэлтэй санагдж байгаа бол өнөөдрийн сэдвэт маш анхаарлаа маш сайн хандуулаад тэгээд магадгүй надаас миний ярианаас санаа аваад гоё цаасан дээр бичээд өөртөөгөө нухацтайгаар гүнзгий ярилцаад үзээрэй гэж уриалмаар байна. За амьдралын зорилго гэх юм бол ер нь бол товчхондоо таны яагаадуудын цуглуулга гэж ойлгож болно. Бид нар амьдралд маш олон яагаад гэсэн асуулттай. За тэгээд тэр хариултаа олохын төлөө явдаг юм байна л да. За тэгвэл яагаадуудаа одоо хэдүүлээ аль нь миний одоо амьдралд хамгийн том үүрэг нөлөөтэй, чухал байр суурьтай юм бэ гэдгээ олж тодорхойлох хэрэгтэй байгаа. За одоо юу гэдэг яагаад энэ ажлыг хийж байгаа юм? Яагаад энэ хүнтэй би одоо үерхэж дурлах ёстой гэж? Яагаад би ээжийнхэн үрхийг сайн гүйцэтгэх ёстой гэж? Яагаад би одоо ийм хүн байх ёстой гэж гэх мэтлэнгээр чухал одоо яагаадуудаа хэдүүлээ олж чигсан. За тэгээд энэ дээр хэдүүлээ яагаад гэдэг асуултанд хариулахдаа ямар одоо зарчим баримтлах вэ гэхээр та амьдралаа одоо ямар байлгахыг хүсдэг, амьдралдаа юу байлгахыг хүсдэг гэдгийг жигсааж бичгээс эхэлж байгаа. За жишээлбэл бид нар амьдралд тодорхой туршлагыг туулахыг хүсэж байдаг. Хайрлж дурламаар байна. Гэр бүл зохиож үзмээр байна. За гадаадаар аялж үзмээр байна гэх мэтчлэн. За зарим зүйлсийг цуглуулах хүсэлтэй байдаг. Эд материалын гоё зүйлс, урлагийн бүтээл цуглуулах, ур чадвар те мэрэгжлийн зэрэг дэв цуглуулах, за карьерийн амжилтуудыг цуглуулах гэдэг ч юм уу. Зарим байдлаар бид нар амьдралаа ийм олон одоо миний хүсэж байгаа зүйлийг цуглуулчих юм бол амжилттай, бүрэн дүүрэн амьдрсан шиг амьдрсан гэж өөртөө одоо үнэлэхээр байна гэж дүгндэг байж болно. За эсвэл очихыг хүрсэн цэгүүд ээж болдог. За үнэхээр одоо дэлхийгээр аялахыг хүсэж болно. Сар руу нисхийг хүсэж болно. Эсвэл одоо ямар нэгэн байр суурьнд очихыг хүсэж болно. За гэх мэтлэнгээр таны амьдрал яг хамгийн чухал нь юу юм бэ? Таны амьдралд яг одоо чин үннээс хамгийн их тэр хамаатай зүйлүүд юу вэ гэдгийг цаасан дээр буулгаад бичээд үзэх хэрэгтэй. За хэр олон байх нь бол чухал биш ээ. Ерөөсөө л
санаанд орж байгаа зүйлсээ бүгдийг нь буулгавал дараа нь үнтэйгээ ажиллахад илүү амар байдаг. За магадгүй одоо таны эхнэр нөхөрчин, үр хүүхдүүдчин, ээж аавчин, эрүүл мэнд, амьдрах орчин, их орон, за одоо хүн төрөлхтний ямар нэгэн шинжлэх ухааны нээлт, соёл урлагийн бүтээл гэдэг ч юм уу. Таны амьдралд юм чухал нөлөөтэй, өөрт чинь хамаатай санагддаг те. Одоо өөрөөр хэлбэл хажуугаар нь ингээд нэг дуугүй өнгөрч чадахгүй нүдэ аниж төвчж чадхааргүй тийм их сонирхлыг чинь татдаг, сэтгэлийг чинь эзэмддэг зүйлс юу вэ? Бодоод үзээрэй. Хүн болгон дээр ялгаатай байх болно. Тэгээд энэ нь зөв буруу гэсэн одоо ямар нэгэн шүүмжлэл байхгүй шүү. Тиймээс хинч таныг хараагүй, хинч таныг хянаагүй учраас та чөлөөтэйгээр өөрийнхөө амьдралд байлгахыг хүсэж байгаа. За мөн дээрэс нь чухал зүйлсээ бичих юм. За тэгээд алийг нь та илүү их өндрөөр үнэлж гин гэдгээр нь хэдүүлээ одоо зэрэг байр эзлүүлнэ. Чагсааж битсэн зүйлс дээр. За магадгүй та 20 гаруй зүйлийг эдгээр л одоо миний амьдралд байчих юм бол би юу наад жаргалтай сэтгэл дүүрэн тий одоо фул амьдрах гээд байна гэж одоо үзэж болно штэ. За тэгвэл 20 гаруй зүйл чагсааж битснээс бүр номер 1-т нь юу л байх ёстой вэ? Энэнгүүгээр та амьдрч чадахгүй. Тэгэж бодсон зүйлээ 1 гэд дугаарлах нь. За rank гэд байдаг штэ тий. Аливаа ямиг нөгөө хооронд нь жишээд харьцуулаад хамгийн шилдгийг нь шалгаруулдаг. Яг тэрэн шиг таны амьдралд тэр чухал гэд байгаа зүйлсийг хэдүүлээ одоо шалгаруулах нь байна. Эдгээр нь өөрсдөө таны яагаад гэдэг асуултанд хариулж байгаа байхгүй юу? Яагаад энэ ажлыг хийх юм? Яагаад үүнд цаг зарцуулах юм? Яагаад ийм хэм маягаар амьдрах ёстой юм? Яагаад хоолны дэглэм барих юм гэдэг ч юм уу магадгүй те. За тэгээ жагсааж бичээд одоо хамгийн чухал 3 гэдэг дээр дүгнэлт гаргаад үзээрэй. Тэгээд энэ 3-ыг та сонгож аваад энэ 3-ын төлөө үйлдэл хийж эхэлсэн цагаас та амьдралынхаа зорилгын дагуу амьдарч эхлэх юм аа. За тэгээд жагсааж бичсэн зүйлс бол магадгүй жоохон том юм одоо бүлэг сэдв байж болно. Бид нэр ганцхан жижигэн зүйлээр одоо сэтгэл бол ханахгүй шүү дээ. За жишээлбэл миний хувьд за магадгүй надтай санал нийлэх бас олон хүмүүс байгаах. Амьдралдаа одоо хамгийн чухлаар үнэлдэг зүйлс гэвэл нэгдүгээрт нь би эрхчлөг эрхэмлдэг. За одоо ямар ч газар амьдарч исэн, ямар ч ажил хийж исэн, хаанч исэн гэсэн эрх чөлөөтэй байдал нь миний хувьд хамгийн чухал байгаа даа. Тэгээд эрх чөлөө амсахгүй байх юм бол яах нь амьдралаа жоохон хэцүү байна, зовлонтой байна гэж дүгнэнэ гэсэн үг юм. За эрх чөлөө гэдэг маань ямар одоо шаардлагуудыг хэлж байгаа вэ гэхээр юуны өмнө одоо юм сэтгэлгээний эрх чөлөө, шийдвэр гаргалтын эрх чөлөө. За энэ бол яг одоо өнөөдрийг хүртэл туусан амьдралдаа магадгүй миний хувьд цаашаа ч гэсэн ерөөсөө өөрчлөгдөхгүй тийм чухал үнц гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл одоо туусан амьдралдаа цуглуулсан туршлагаар ингэж дүгнээд байгаа гэж хэлчихжээ. Тэрний одоо яг энэ шийдвэр гаргалтын болон сэтгэлгээний эрх чөлөө гэдэг маань яг юу вэ гэхээр хүнээс хараат бус байдалтай байх, хин нэгэн миний одоо бодох, сэтгэх те ажиллах арга барил гэдэг ч юм уу оюун санааг минь боомлохгүй байх, удирдахгүй, хянан захирахгүй байх нь чухал. Энийгээ би өөрөө л хянмаар байна, удирдмаар байна, захирмаар гэсэн үг юм. За ингээнээр хялбаршуулж ойлгоё гэвэл танд одоо маш юм хатуудыг журамтай босс ч юм уу дарга байлаа гэд бодъё. Та ажлыг ингэж хийвэл айгүй хурдан бөгөөд ашигтай байна гэдэг шийдэл олцсон байлаа ч гэсэн тэр чинь дарагт таалагдахгүй. Даргын арга барилтай зөрчилдөд байвал та даргаасаа юу гэдэг нь цалингаа авахын тулд энэ ажилдаа үлдэхийн тулд даргын хэлснийг л дагах хэрэгтэй. За энэ үед бол сэтгэлд бол маш их тийм зөрчил үүсэнтэй өөрийнхөө хүслийн бус хүслийнхаа эсрэг одоо ингэж ажиллах ч юм уу хүнд тааруулж байх хүний өмнө өөрийгөө хүчлэн барих гэдэг ч юм уу иймэрхүү одоо нөхцөл байдлуудад бид нэр амьдралдаа хит удаа орж исэн. Тэгэхээр төсөөлж мэдэрч байгаах. Тэгэхээр байнгын ийм нөхцөлд амьдрна гэдэг нь өөрөө жишээ нь одоо маш их ад жаргалгүй амьдралыг надад төсөөлүүлдэг. За хүүхэд байхад бол одоо том хүмүүсийн үгэнд заавал орох хэрэгтэй байдаг штеп. Гэхдээ бид нар яагаад гэдгээ сайн ойлгоогүй зүгээр юм
загнуулдаг ч юм уу тийм юм шаардлага тавьсны дагуу хүссэн хүсээгүй одоо нэг дуртай дургу биелүүлдэг. Тэгээд одоо магадгүй та нар хурдхан шиг том болоод эрх чөлөөтэй болох юмсан, аав ээжийн өгөнд одоо орох шаардлагагүй болох юмсан, өөрөө мэдээд хийдэг болох юмсан, дуртай цагтаа гадаа гарах юмсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү бяцхан хүслүүд байдаг байсан баг. За тэгвэл магадгүй тэр бол одоо хүүхэд наснд болоод өнгөрцөн байна. Одоо бид нар аз жаргалтайгаар эрх чөлөөтэйгээр тэ оюун санааны эрх чөлөөтэйгээр амьдарч байвал сайн байна. Гэтэл үгүй байвал магадгүй одоо та энэ тал дээр бас бодоод үзээрэй. За миний хувьд яасан бэ? Энэ эрх чөлөө дотроо оюун санааны эрх чөлөөр миний хувьд хамгийн чухал юм. За тэгэхээр магадгүй оюун санааны эрх чөлөөтэй амьдрал бол миний хувьд утга учиртай байна. Ийм амьдралыг одоо цогцлоох, үүгээрээ амьдрах нь миний амьдралын зорилго байна гэж үзэж болно. За эрх чөлөө дотор дахиад хит хитэн зүйл байгаа. Хоёрдугаарт нь цаг хугацааны эрх чөлөө. Яг нэг юм тогтмол хуваараар одоо юм юу гэдэг робот ч юм уу те төхөөрөмж шиг ажиллахыг хүсээгүй. За цаг хугацааны хувьд им уян хатан хуваартай эрх чөлөөтэй цагаа өөрөө зохицуулах эрх мэдэлтэй амьдралын хэм маягийг би бас хүсдэг. За аль болох одоо түүнийгээ бүтээхээр ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд цагийн эрх чөлөөтэй байгаад бол их сэтгэл ханамжтай, баяртай амьдардаг. За энэ зөвхөн миний хувьд шүү. Тэгэхээр заавал ийм амьдралаар амьдраагүй хүн бол одоо буруу муу гэж ерөөсөө хэлэхгээгүй. Хэрэг та үнэхээр ажилдаа хайртай ажлын чи одоо цагийн хуваар таны амьдралын хэм маягт үнэхээр сайхан нийцдэг тустай байх юм бол тэр чинь зөв штэ. За би болохоор яах нь өглөө тогтмол цагт ороо тогтмол цагт таардаг гэхээсээ илүү тэгээд дээрэс нь маш удаан хугацаагаар ажиллахгүйгээр одоо цаг хугацааг нөгөө өөрийнх нь үнэтэй гэж бодсон хүмүүст зүйлсэд зарцуулахыг эрхэмлдэг ийм хүн байгаа. За дараагийн эрх чөлөө бол байршлын эрх чөлөө байгаа. За энэ бол угаасаа миний маш удаан хугацааны мөрөөдөл байсаар ирсэн. За дэлхийн хаанаас ч магадгүй хүссэн газраасаа ажиллаа хийгээд амьдрах ийм хэм маяг юм. За яг одоогоор дандаа хүссэн газар руугаа явж чадаагүй ч гэсэн хүсээгүй газартаа бол байхгүй байгаа. За гэрээсээ байгаа газраасаа интернетийн тусламжтайгаар ихэнх ажлаа явуулж чадж байгаа учраас би тодорхой хэмжээнд байршлын эрх чөлөөг эдлээд за нэг өөрийнхөө эрхэмлдэг зүйлийн дагуу амьдарч байгаа. За тэгээд дараагийн эрх чөлөө бол хүн болгоны хэлэх дуртай санхүүгийн эрх чөлөө. За санхүүгээр ямар нэгэн байдлаар юм хязгаарлагдмал хомсдолтой, гачигдaltaй байхыг бол мэдээж хүсэхгүй байна. Ягаад гэвэл мөнгө бидрийг эрүүл аз жаргалтай бүрэн дүүрэн амьдрахад шаардлагатай зүйлсийг худалдаж авах ч юм уу бий болгох хэрэгсэл байгаа. За миний гэр бүл хайртай хүмүүс маань ямар нэг юмар дутагч гачигдж байгааг би хараад хизээж аз жаргалтай байж чадахгүй учраас тэдрийг тийм байхгүй тул би санхүүгийн хувьд одоо тодорхой хэмжээний юм чадвартай байх хэрэгтэй гэсэн үг юм. Тэгэхээр санхүүгийн эрх чөлөөг бас эрхэмлэж байна гэсэн үг юм. За санхүүгийн эрх чөлөөтэй хурдан болох тусмаа амьдралынхын зорилгыг маш сайн биелүүлж амьдрах гэдэг байгаа байхгүй. За эрх чөлөө гэдэг маань одоо миний хувьд жагсаасан зүйлс юм байна. Нэгдүгээрх одоо ранкинд байсан юм сэдв байна. За дараа нь болохоор юу юм бэ гэхээр дуртай зүйлээ хайртай ажиллаа хийх. Огт ажил хийхгүйгээр амьдран гэж заримдаа магадгүй багтаа мөрөөддөг байсан. Хэсэг хугацаанд амарч үзэж болох ч гэсэн бид нэр өөдөж эхэлнэ. Тэгээд огт ажилгүй амьдрах нь их утгагүй санагдана, зориггүй байна. Өдөр хоногийг шал хэрэгцээгүй өнгөрөөгөөд аяндаа л бид нэр заавал нэг юм хиймээр байна гэдгээ өөрөө ирэхгүй мэдчихэдэг. Тэндээч бид нэр одоо өөр өөрсдийн нэг юм авиас чадвартай, өөгдөлтөй энэ ертөнцид ямар нэгэн зүйлийг хийж бүтээхээр төрсэн байдгаа. За үүнд бол би итгэдэг. За тэгээд хүн болгон ямар нэгэн ажил үс хийх хэрэгтэй юм гэсэн ерөнхий санаа юм. Тэгвэл тэр хийх ажил маань миний дуртай, одоо тэмүүлэлтэй, одоо маш их хайрлаж, дурлаж, зорж хийдэг тийм ажил байх хэрэгтэй. За англи хэлээр нөгөө passion гэдэг штеп. Гал хүсэл эрмэлзэл. Тийм дуртай ажлаа хийх юм бол тэрийг баг ажилч гэж бодгоо болно. За бид нар ямар үед Америк тийм таашаал кайф авч одоо үйлдэл хийдэг вэ гэхээр өөрийнхөө хоббиг хийх
одоо хоббигоо хөгжүүлэх дагах үедээ зарим хүмүүс загас барих хоббитой байдаг те. Тэнгүүд яг загас барих үедээ хамгийн их одоо амар амгалан таашаал амьдралаас тийм кайфыг авч мэдэрч чаддаг. Зарим хүмүүс дуу дуулах хоббитой байдаг. Бүжиглэх хоббитой байна. Зураг зурх хоббитой байна. За өөр юу ээж болох вэ? Усан цэлэх хобби. Хүмүүстэй гоё уулзах хоббитэй ээж болно. Нүрээ будах хобби гэд зүгээр л тухайн зүйлийг хийснээрээ аз жаргалтай мэдрэмж авах, тэрнээс залхахгүй байх, улам их одоо дурх хүсэл оргилж хийх ийм зүйл бол бидний пашн гэдэг баггүй. Тэгэхээр пашна ажил болгочих юм бол энээс илүү одоо гайхалтай амьдрал бас байх уу гэж боддог. Өөрөөр хэлбэл та би одоо мөнгө олохын төлөө, гэр бүлээ тэжээхийн төлөө, амь зуухын төлөө энэ ажлыг хийх ёстой гэж бодогдохгүйгээр би энийг одоо гайхалтай бүтээл хийхин төлөө би ийм одоо юу гэдэг хэмжээнд энэ одоо ажлыг хүргэхийн төлөө гэдэг ингээд дотоодоосоо ингээд гоё сэтгэл зүрхний дуудлагатайгаар тухайн ажлыг хийж идэг. Тэгээ ажил хийж гин гэж ядарч зоох биш, эсэргээрээ жаргаж байна гэсэн үг юм. Жаргаж ажиллах тийм зүйлээ хийх нь өөрөө бас амьдралын маань утга учиртай, томоохон яагаад гэдгийг маань хариулт болж өгдөг юм аа. За тэгээд хүн болгоныг аль болох дуртай, аз жаргалтай тийм одоо мэдрэмж авах ажиллаа хийгээсэй гэж би бас хүсэж ерөөж байна. Хэрв танд одоо ажиллаж их дарамттай, зовлонтой тий өглөө босоод сэрүүлгээд одоо унтраагаал дахиад нэг ядаргаатай ажлын өдөр яаж ажилдаа явнаа, энэ ажил ямар уйтгартай юм бэ, залхмаар юм бэ гэдэг мэдрэмж төрж байгаа бол та буруу ажиллаа хийгээд иж магадгүй шүү. Таны одоо яг хийхийг хүсдэг тэр зүйл чи юу юм бэ? Маш их дуртай зүйл чи юу юм бэ? Өөрөө өөртөөгөө сайн ярилцаарай. Тэгээд энэ ажил хэдийгээр одоо таны магадгүй амь зогоох одоо гол хэрэгсэл мөн байлаа ч гэсэн цорын ганц сонголт биш шүү. Тэрийг бас айгуу сайн бодолцох хэрэгтэй. Хэрэг та гоё эрхчлөөтэй те шийдвэр гарах эрх мэдэлтэй тийм хүн юм бол хэн нэгэн таныг заавал энэ ажлыг хүчээр хийлгээгүй юм бол та болж болно, зогсоогоод өөрчилж болно. Тэгээд ажлаас солих дээр магадгүй зарим хүмүүс нөгөө ажиллаа хийгээд хажуугаар нь дуртай юмаа хийгээд ингээд хослуулаад амьдарч болно штэ гэж бодож байгаах. За яг миний зүгээр өнцгөөс шүү. Зөвхөн миний хувийн бодол. Хэрэг та яг өөрийнх нь пашн буюу тэр дур сонирхолтой ажлыг сонгож хийж чадах юм бол та үүн дээр гайхамшигтай амжилт гаргаж чадна. Яг гэвэл та энийг зүгээр л нэг хийсэн болохоос те ажлынхаа 8 цагийг өнгөрөөе гэж биш. Тэр олгогдсон 8 цагт би хамгийн дээд хэмжээгээр үр бүтээл гаргая гэж ажилдаг. Энийг хурдхан дуусгачих, өшөө сайжруулчих, энийг дуусгаад дараа нь илүү том ажил руу оръё гэдэг ч юм ингээд бүр ингэж тэмүүлж ажиллана. Тэгээд тэмүүлээд хамаг гоё ингээд сэтгэл, энерги, оюун ухаанаа зориулж ажиллаж байгаа тэр ажилчин амжилттай, бүтэмжтэй болох нь гарцаагүй гэсэн үг юм. Тэгэхээр амжилтанд хүрээ. Одоо тийм сайхан зүйлийг зорж ивэл дуртай ажиллаа хийсэн дээр ах нь байна. Тэгээд дээр нь ажил гэдэг маань бидний амьдрал маш их цаг хугацааг тий зарцуулдаг. Амьдралын маань одоо гол хэсгүүд гэх юм бол юу гэдэг нь тий эрүүл мэнд, гэр бүл, тэгэл ажил гэдэг ийм гурван сегментэнд баг хуваагдаж болох нь шүү дээ. Яг тэгвэл 24 цагийн баг 3/1-ийг бид нар ажилдаа зориулдаг гэсэн үг. Тэгэхээр энэ их чухал их хугацаагаа хэдүүлээ тийм утга учиртай одоо зөвлөлд зарцуулах нь илүү үн цэнтэй эзтэй тий. За тэгэхээр ажил тэр дундаа дуртай одоо ажиллаа хийх гэдэг маань бол миний хувьд 2 дахь чухал зүйл байжээ. За би өөрийнх нь тухай ярьж танилцуулах гэсэндээ биш, жишээгээр танд санаа төвшүүлээд байгаа гэдгийг бас ойлгоорой. Тэрнээс ш миний бодол бол айгүй зөв юм аа гэж тулгаагүй шүү. За тэгээд 3 зүйлийг чигсаагаад 3-ыг илүү чухалчилж үзээрэй гэсэн болохоор за жишээгээ үргэлжлүүлээд өөрийнх нь 3 дахь зүйлийг хуваалцъя. За энэ бол хороо ертөнцид эрэг нөлөөллийг бий болгох. За энэ бол илүү жоохон том зүйл гэж ойлгож болно. Одоо амбиц байж болно, туйлын зорилго байж болно, урт хугацааны одоо миний алсын хараа гэж бас ойлгож болох юм. Хүн болгон энэ хороо дээр ямар нэгэн ажлыг оллоо, гэр бүлийг оллоо. За дараа нь өөрийнх нь гэр бүлийг үүсгэлээ. Өөрийнх нь бяцхан ертөнцийг бүтээж амьдарч идэг. За тэгээд ингээл бүтээж байгаад бас дуусах уу гэхээр арай одоо дотоо санагддаг.
Энэ одоо хорвоо дээр өнөөдрийн энэ дүр төрхийг олж төрснийхэн гавьяг гаргах буюу би зөвхөн одоо өөрийнхөө хүрээлэлд багтаж амьдрах уу эсвэл энэ хүрээнээсээ жоохон халиад өөр бусад хүмүүс, гадны хүмүүс, хүндлэнгийн 2-р, 3-р хүмүүсийн амьдралд эерэг нөлөөллийг үзүүлэх үү гэдэг маань. Одоо миний амьдралын баг ухаан орсон цагаас эхэлж том яагаад гэдгийг маань хариулт байсан. Би юу яах гэж төрсөн бэ л гэж их бодогддог байлаа. За тэгэл ямар нэгэн гавья байгуулчих те одоо алдар нэртэй хүн болчих юмсан гэж багтаа л боддог байсан бол том болох тусам тэр бодол шалхий дими зөв шиг санагдаж холдож ирсэн. Харин сүүлийн 5-6 жилээс эхэлж өөртөө их ажиллах, ярилцах болсон, өөрийгөө хайрлаж одоо их хүчтэй тийм хайрлах үйлдэлүүдийг хийж ирсний үр дүнд юу ойлгогдсон бэ гэхээр би эрэг тийм нөлөөллийг хороо ертөнцид үзүүлж чадах юм байна. Тэр чинь л бас өнөөдөр энэ хүн болж төрсний чинь бас гавья юм шүү, утга учир юм шүү. Тэгээд надад тийм нөөц болцоо байгаа. Дэлхий дээр байдаг бидний түүхийг судалдаг, үлгэр дуурайл авч шүтэн биширдэг гайхамшигтай хүмүүс бүгдээрээ л надтай адилхан хүн байсан юм байна. Би зүгээр л тэмүүлэхгүй байгаа юм байна. За өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа юм байна. Тэгээд зориглохгүй залхуураад байгаа юм байна гэдгийг л ойлгосон байгаа. Тэгээд эрэг нөлөөл гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр хүмүүст тус хүргэнэ л гэсэн үг юм. За тэгээд дэлхийн ертөнц гэхээр нэг амар бас томоор бодоод сүрдэх шаардлагагүй. Яг болж өгвөл олон хүнд хүрмээр байна. Миний тэр хүрэж байгаа зүйл нь тус буюу тийм эрэг нөлөөлөл учраас хин нэгнийг хорлыг зовоё гэхгүй учраас хүмүүст хэрэгтэй л байж таараа гэж үзэж байгаа юм. За тэгээд хорвоо ертөнцөөр бас төлөөлүүлээ зүгээр таны найз нөхөд гэр бүлийн хүрээлэлст авсан тэр бусад хүмүүсийг л хилээд байгаа юм. Хамт олондоо гоё эрэг нөлөөлтөй хүмүүс байдаг. За хоттоо дүүрэгтэй нөлөөлөл үзүүлж болж гэнэ. Эх орн улс олон улс даяар бас нөлөөлөл үзүүлж болно. За бид нэр одоо ингээд харж байгаа энэ олонний танил алдартай гавьяатай хүмүүс яг тийм нөгөө positive impact буюу тийм эрэг үр нөлөөг дэлхийд авчирж байгаа хүмүүс аахгүй. Гайхалтай ном биччихлээ. Энэ бол эрэг нөлөөлөл мөн. Би тэр хүний оюун санаанаас урган гарсан тэр бүтээлийг уншаад өөртөө ухаарлал аваад, мэдлэг аваад, ад жаргал, сайхан мэдрэмж авч байгаа чинь тэр хүнээс тусыг хүртээд байгаа гэсэн үг юм. Нэг хүн сайхан дуу зохиочлоо. За би бол дуу энэ урлагийн бүтээлийг бол маш их хүндлэн шүтэмширдэг хүмүүсийн нэг. Тэр дуунаас бид нар ямар их гоё юм дурсамж, мэдрэмж таашаал. За тэгээд одоо юу гэдэг юм бас дараагийн өөрийнхөө ажлыг хийх тэр гоё онгод inspiration буюу урам зориг авч идэг. За нэг хүн одоо юу гэдэг гайхалтайгаар төрийг удирдлаа. Улс төрч хүн байж болно. Тэр хүний тэр манлайллаас, ухаалаг шийдлээс эрдэм боловсрлоос бид нэр тус бим хүртэж идэг. Тэгэхээр би ч гэсэн өөрийнх нь чадах зүйлээр өөрийнх нь одоо тэр зуртай ажиллаараа дамжуулаад хүмүүст тус дэм хүргэх юмсан гэдэг маань миний амьдралын утга учирын хамгийн чухал 3 зүйлийн маань нэг гэсэн үг юм. За тэгээд энэ бас энэ эрэг нөлөөлөл танд ч бас байж болно шүү, байх хэрэгтэй шүү гэдгийг бас сануулахыг хүсэж байна. Яагаад гэвэл заримдаа бид нэр жоохон амьдралдаа гутарсан, итгэл найдвараа алдсан тийм мөчүүдэд байдаг. Дандаа биш. Тодорхой тийм хугацаа мөч байж болно. Ялангуяа магадгүй бид нар ганцаарцсан намайг дэмжих хүн байхгүй, миний нөөц болцайгүй тийм хязгаарлагдмал Би одоо Америкт төрсэн бол арай өөр хэрэг. Гэвтэл би Монголд одоо зүгээр л нэг юм хорооллын 2 өрөө байрны мухарт хөвчж байгаа над чиг хүн юу л хийж гийгүүлв гэжтэй гэх мэтлэнгээр гутарч иж бас болно. Надад үнтээс сайн мэдлэг боловсрал авах, мөнгө төгрөг алга. За тэр сайн боловсрал олох газар надад ойрхон биш вэ. Надад авьяас чадвар алга, зүс царай алга, аятайхан сайн чанартай гар утасч байхгүй хахад ядчил нэг гой бичлэг хийгээд контент хийчихээ гэхээр болохгүй байх гэх мэтлэнгээр болохгүй талаас нь гутран талаас нэмийг харах энэ мөч бол төр зурих шүү. За зүгээр ийм нөхцөл байгаа хүн байвал битгий цааш нь энийг өргөжлүүлээрэ гэж сануулж байгаа юм. Бид бүгдээрээ өөр өөрсдийнх замаар өөр өөрсдийнх түүхийг бүтээж явж байгаа.
Харин бидний түүх энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа хүмүүсийн зарим нэг хэсэгт нь их хэрэгтэй хамаатай байж болдгийм шүү. За тэгээд саний одоо тэр дэлхий дээр яг бодит үр нөлөөллийг авчраад туураад бүтээгээд явж байгаа хүмүүсийн түүхийг судлахаар бид нар шиг бас нэг цаг мөчийг туулсан байдаг штеп. Адилхан магадгүй үнчин байсан, ядуу байсан, өндөр боловсралгүй байсан, өнгөт арьстан байсан, ад үзэгдэжсэн гэд тэр хүмүүсийн амьдрал ч гэсэн маш хэцүү бэрхшээл одоо тийм доод ёроолтой хүрсэн цаг үе байсан. Тэгээд хүмүүс яаж одоо энэ гайхалтай үр нөлөөллийг бүтээсэн байдгийг гэхээр тэр өөртөө тулгарсан бэрхшээлийг даваад амжилт болгож хургасан байдаг. Тэр магадгүй та яг одоо төр зур хэцүү нөхцөл байдал байлаа гэхэд та үүнийг давч чадна. Харин давч чадсан түүхээрээ бусдад үлгэрлэж тус дэм хүргэж чадна гэдгийг бас гоё юм санаа өгөхийг хүсэж байна. Бид нар бүгдээрээ өөр өөрсдийн замаар өөр өөрсдийнхээ хэмжээнд хороо ертөнцид тус дэмийг хүргэж чаднаа. Бид нар угаасаа бие биенийхэн тус дэмийг үргэлж хүртэж, мэдэрч тэгж амьдарч идэг. Бага ангиасаа эхлээд одоо жишээ нь бага ангийн маань багш биднэрт анги маань 30 хүүхэдтэй хэлэхэд тэр 30 хүүхдийн амьдралд тус дэмийг тодорхой хэмжээгээр өгсөн байгаа хгүй. Өөрийнх нь нөлөөллийг надад хүртээсэн. Иймэрхүү байдлаар бид нар нийгэмдээ бие биендээ байнга тус дэмээ хүртээж байна. Тэгээд би болж өгвөл тэр тус дэмийнхэн цар хүрээг нь илүү их дэлгэрүүлмээр байна гэдэг дээр өөртөө зоригтой амьдарч байна. За таач бас ийм зориг тавиарэ гэдгийг хүсье. За тэгээд сэдвээ цааш нь явуулъя. Хэдүүлээ яасан гэхээр амьдралынхаа зорилгыг олох гээд байгаа. Зорилго гэдэг маань бидний амьдралд тулгардаг маш олон яагаадын хариулт болох ёстой байдаг. За тэгээд тэр яагаад гэдгүүдээ хэдүүлээ тодруулахын тулд миний амьдралд юу хамгийн үнцэнтэй вэ? Амьдралдаа юу юг байлгамаар байна гэдгээ үнэлж цаасан дээр буулгаж чигсааж бичнэ. Тэгээд хамгийн чухлаар нь одоо дугаарлж те рэнкэнд оруулж байгаа. Үнэлгээнд оруулж гин гэсэн юм. За тэгээ үнэлгээгээр хамгийн чухал 3 зүйлийг та энэ бол миний амьдрал зайлшгүй байх ёстой, миний амьдралыг маань утга учиртай болгох зорилго маань юм а гэж ойлгож болно. За та эдгээр одоо зорилгоо ингээд гаргаад тодорхой болгоод ирэхээр яах вэ гэхээр цаашид та амьдралдаа юг туулах уу те миний амьдрал ирээдүйд ямар байх юм шиг байна гэдэг маань илүү гоё тунгалаг тодорхой болж ирдэг. За тэгээд яагаад гэдгийг дагаад хэрхэн бас юг хийх вэ гэдэг маань гараад ирдэг. Яагаад гэдгээс эхлэх нь мөрөөдлийн амьдралаа зохион бүтээх, загварчлах, суурь гэж ойлгож олно. Тэгээд энэ яагаад гэдэг зүйлсийг тодруулж суурьа тавихад цаг үе, таны нас, нөхцөл байдал хамаарахгүй шүү. Би одоо 30 настай, одоо аль хэдийн карьераа бүтээсэн, байр сууриа олоод явцсан. Одоо тэгэл дахиж нэг юмыг шинээр эхлэнэ гэдэг чинь хитрхи оройтсан юм шүү. Эсвэл одоо дэмий цаг хугацаагаа өрсөн хэрэг болно гэж санаа зовох шаардлагагүй. Дөнгөж бакалаврын диплом авсан байж болно. Гэтэл тэр диплом таны тэр хүсч мөрөөдж байгаа хамгийн чухал гэж үнэлдэг зүйл биш байж болно. Тэглээгээд та юунаас ч оройтаагүй, хэнийг ч хохироогоогүй шүү. Мөрөөдлийг шинээр одоо тодорхойлоход хизээж эртдэхгүй, бас хизээж оройтхгүй. Тиймээс би тэдэн настай, би ийм нөхцөл байдалтай, би ч одоо 4 хүүхдийн ээж болсон гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар өөрийгөө бити хязгаарлаарэ. Бидний яагаад энэ амьдралын утга учирууд маань цаг үе өнгөрөх тусам хизээч өөрчлөгдөж болно. За ингэж хэлэхээр бас магадгүй та их тайвширч байгаа. Яагаад гэвэл бид нар чинь бүгдээрээ өөр хүмүүс, өөр утга учиртай, өөр үн цэнтэй, өөр өгөгдөл, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс юм. За тэгээ амьдралын тодорхой гоё шатууд бид нарыг одоо хүлээж идэг, бид нар гоё туулдаг штэ. За залуунаас, эдэрнаас, за хайрлаж дурлах үе, эцэг их болох үе, за одоо үгдин те дөнгөж сургуулаа төгсөх үе гэдэг ч юм уу. Энэ амьдралын шатуудад бид нарын тэр яагаад гэдэг тэр үн цэнтэй одоо тэр рэнк маань өөрчлөгдөж болно гэсэн үг юм. Үнэлгээ маань. Энэ нь огтхонч зөв эсвэл буруу гэж шүүмжлэх тийм зүйл биш ээ. Харин бид нар байнга өөрчлөлтийг хийдэг маань амьдралын гоо үзэсгэлэн юм.
нэг л удаа зориг тавьсан. Тэгэл түүнийхэн төлөө өхөн хөхтлээ зүтэг гэвэл магадгүй энэ тийм жаргалтай байж чадахгүй. Яагаад гэвэл өчигдрийн бие өнөөдрийн бие биш байдаг. 10 жилийн өмнөх марал шал өөр мөрөөдөлтэй, өөр одоо харах өнцгтэй, өөр мэдрэмжтэй байсан байж болно. Гэтэл 10 жилийн амьдралыг туусны дараа өнөөдрийн марал дахиад өөрийг хүсэж гин, дахиад өөрөөр ертөнцийг харж бас одоо хийж бүтээж гин гэсэн үг юм. Тэгэхээр өнөөдрийн маралд байгаа амьдралын зорилго өөр байж болно. 5 жилийн дараах марал дахиад өөр байж болно. Яг үүнтэй адилхан бид нар бүгдээрээ хувьсан өөрчлөгдөж туршлага хуримтлуулахын хэрээр амьдралын зорилго маань шинжилэл өөрчлөлтөнд орж олно. Энэ нь окей, асуудалгүй, хэвийн зөв шүү гэдгийг бас сануулмаар байна. Тэгэхгүй бол бид нар өөртөө үнэнч байсангүй, эсвэл одоо нэг юмыг гүйцээхгүйгээр өөр зорилго тавилаа, өөрийгөө туушгүй байна гэх мэтлэнгээр буруутгах, гимших, харамсах тийм сэтгэл мэдрэмжинд автаж магадгүй. Хинч таны амьдралыг хуульчлаагүй. Бурхан таны амьдралыг зураагүй. Яг одоо номны зохиол шиг энэ цэгээс тэр цэгт хүрчиж марлын амьдрал дууснаа. Болрогийн, халиунагийн болдын амьдрал дууснаа гэж одоо ном зохиол дээр ч юм уу зөгнөл дээр гаргаж бичээгүй. Одоо хатуу дүрм хууль гэсэн юм байхгүй шүү. Тийм болохоор өөрчлөгдөх нь хэвийн зүйл гэдгээр тайван байгаарай. Зүгээр өнөөдөр миний амьдралыг утга учиртай болгож байгаа байхгүй энэ зорилгууд. Тэгээд би энэ зорилгын төлөө хийж бүтээгээд явж хахад энэ зорилго маань улам сайжирна уу гэхээс ш уруудна гэж бол байхгүй. Магадгүй би одоо за нэг иймэрхүү төвшөнд энэ нэг ажил хийчихвэл болоо доо. За нэг ганц амьд яваа цагтаа нэг ном гаргачихвал болоо доо гэд мөрөөдчихсэн чинь магадгүй цоврал ном гаргах, алдар нэртэй зохиолч болох. Эсвэл миний ном зөвхөн эх орондоо төдөг олон улс даяар бестселлер болдог ч юм уу. Ийм болчвол яах вэ? За ийм болоосаа гэж зүгээр одоогоор бол мөрөөдч болох ч гэсэн зорж чадахгүй гэж болно би. За жишээлбэл одоо номл гаргachвал болоо даа гэж зорж исэн бол номоо гаргацсны дараа дахиад ном гаргаж болох юм шүү гэж зорно. Дахиад хэд 2 3 ном гаргацсан чинь ер нь би энийг орчуулад олон улсад гаргачих болох юм шүү гэх мэтлэнгээр миний амьдралын амьдралдаа тавьж байгаа тэр гоё зорилгууд маань цаашаа дийлгэрээд явж болно л гэсэн үг юм. Түрүүн би бас хүн болгон өөр шүү дээ гэдэг нэг санааг дэвшүүлсэн те. За энэ хүрээнд бас нэг мэдээлэл хавчуулахад бидний одоо нөгөө үнцийг өгж байгаа, үнэлгээ өгж байгаа зүйлс өөр байж болох учраас өөрийгөө ч бусдыг ерөөсө битгий шүүмжлээрээ. Ер нь бусдыг ингээд өөрийнхөө хайрцгаар дүгнэх, хим хэмжээнд барихыг оролдох нь бусдыг зовоохоос гадна өөрийгөө хамгийн ихээр ядрааж туйлдуулж яадаг. За жишээ нь хүмүүс одоо ингээд үнцийг өгөөл те англиад миний амьдралд нэгдүгээрт энэ л байх хэрэгтэй нэ гэж гаргаж тавихтаа магадгүй мөнгийг сонгож олно. За миний тэр хобби ч юм уу тэр одоо гоё хүсэл мөрөөдөл явах бай. Мөнгө л чухал юм. Өнөөдөр би гэр бүлээ юмар дутаахгүй тийм хэмжээний мөнгө олж чадаагүй цагт одоо бусад зүйлсийг бол би хойшин тавина гэж хүнтэй бодож олно шүү дээ. Тэнгүүд яг хөндлөнгөөс хараад энэ одоо мөнгөний төлөө нүдэ ухаад өхөөс буцахгүй нэ. Мөнгнөөс өөр юм боддгүй бах та. Мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйлс зөндөө ахц чи энэ төр гэд шүүмжлээд одоо юу гэдэг нь те шуналгүй дүрээр дүрт орж бусдыг одоо ингэж буруутгах гэдэг. Гэтэ магадгүй тэр хүн мөнгийг нэгдүгээрт тавьсан ч гэсэн энэ хүний туйлын үүртийн зорилго гэсэн үг биш шүү дээ. Яаж чигэд мөнгөө босгочлоо. За тийм эцэг эхүүд зөндөө байдаг шүү дээ. Тэд нэр бүгдээрээ тэр мөнгөтэй одоо санхүүгийн амжилтыг бүтээхдээ дуртай зүйлээ бас хийгээг баг. Тэгэд өөрт нь нэг тийм таатай биш байсан ч гэсэн яг уу твчээд тууштай хөдөлмөрлөөд тэр санхүүгийн амжилтыг гаргасан байдаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хийдэг ажлыг хийгээд амжилтанд хүрсэн хүмүүс байдаг штеп. Нэг их дурлсан дуртай гэхээсээ илүү те зүгээр зорилгын төлөө хөдөлмөрсөн байдаг. За тэгээд магадгүй тэр мөнгөний зорилгоо биелүүлсэн цагтаа тэр хүний дараагийн үнэлгээнд байдаг зүйл рүүгээ анхаарлаа хандуулж эхэлнэ гэсэн үг. За зарим хүний
нэгдүгээр үнэлгээ нь гэр бүл ээж болно. За гэр бүлмэл жаргалтай элэг бүтэн эрүүл саруул байх юм бол бусд нь ч яах вэ? Заавал тэгэж нэг их өндөр боловсрол нэртэй сургууль, алдар нэртэй карьер гэдэг ч юм уу тэдрийг хойшин таваад гэр бүлээл нэн тэргүүнд тавьчих болно. Тэнгүүд гэр бүлээ те хүүхд өсөхөөс өөр юм хийхгүй маа. Ажил хийгээч, карьер хөөгөөч, өөрийгөө хөгжүүлээч гэд бусдыг бас шүүгээд амьдралд нь оролцоод ээж болохгүй юм шүү. За зарим хүний хувьд юм үйлчлэхийн төлөө төрсэн юм шиг байдаг. Тэрний юу юм гэхээр тэр одоо ажилдаа хийж байгаа зүйлдээ маш их утга учир өгсөн байдаг. Тэгжээж өөрөө яг буцаад эргээд юм сэтгэл ханамжийг нэг тийм дотор хүний нэг тийм гой дүүргсэн хангасан мэдрэмжийг авч идэг. За гайхалтай сувилагч байж болно. Бусад хүмүүсийг имжлээд, асраад, сувирлаад тэгэл одоо цаг наргүй ингээл ажлын төлөө төрсэн мэт хүмүүс бид нар мэддэг штэ. Тэд нар магадгүй хүн төрлөختөнд үйлчлэхийн төлөө ирсэн, хүн төрлөختөнд үйлчлэх нь амьдралынхын зорилгот нэгдүгээрт нь багтдаг тийм хүмүүс байж болно. Гэх мэтлэнгээр бидний амьдралд чухал гэдэг зүйл маань маш олон ялгаатай байдаг шүү. Тиймээс энэ ялгааг айгүй гой ойлгож, хүндэлж, хүлээж авах нь чухал байна. Та бусдыг ойлгох нь тэр тусам бусад хүмүүс таныг бас ойлгож, таны тэр гой эрх чөлөөтэй нэгдүгээр зүйлээ хөөж амьдрах орон зайчин гаргаж өгнө. За тэгээ подкастынхаа төгсгөлд хэдүүлээ яагаад гэдгээ олсон. Одоо яагаад гэдгийнхэн хариулт болгож амьдралаа бүтээх тэр яагаад гэдэгтээ нийцэж амьдарч эхэлмээр байна. За аль хэдийн эхэлсэн бол гайхалтай хэрэг. За одооноос эхлээд миний зорилго ерөөсөө л энэ юм байна гэж зорилгоо илүү өөртөө баталсан, эсвэл шинээр гаргаж тавьсан хүмүүс ээж болно. Тэгвэл хэдүүлээ одоо үүнд нийцхийн тулд ямар алхам хийх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулъя. За нэгдүгээрт нь яг одоо энэ амьдралын зорилготойгоо нийцэж амьдрахад шаардлагатай ямар өөрчлөлтүүдийг та хийж болох вэ? За тэр өөрчлөлтүүд донд нэн даруй шийдэж болох өөрчлөлт юу байна гэдгийг тодруулаарай. За жишээлбэл магадгүй би ажлаа өөрчилмөр байна. Ажлын хуваараа өөрчилмөр байна. Эсвэл өдрийн дэглэмээ өөрчилмөр байна гэж гарч ирж болно шүү дээ. Би одоо яаж игээд өдөрт өглөөний цайгаа айгуу тийм эрүүл хоолмоор байна. Өдөрт яаж игээд дасгал хөдөлгөөн хиймээр байна. Яаж игээд бясалгал хийх ч юм уу өөрийгөө хайрлах цаг гаргамаар байна гэх мэтлэнгээр таны одоо амьдралын чухал гэж бодсон зүйлсэд амьдралын өдрийн дэглэм өөрчлөх шаардлагатай гэж гарч ирж болно. За тэгвэл өдрийн дэглэм дотроо нэн дараа өөрчилж болох зүйл юу вэ гэдгээс эхэлж байна. За өөртөө цаг гаргах гэсэн чинь амжихгүй байгаа гэвэл та магадгүй өглөөний хүн болох шаардлагатай байж болно шүү дээ. Өглөө 6 цагт босоод 1 цагийг өөртөө зарцуулах. За эсвэл хоолтондоо өөрчлөлт оруулах, ур чадвартай өөрчлөлт оруулах, сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах. За энэ mindset буюу сэтгэлгээ. За тэгээд өөрийнх нь дотоод итгэл үнэмшлүүд ялангуяа өөрт чинь үйлчлэхгүй, өөрт чинь ашиггүй байдаг тийм итгэл үнэмшлүүдээс салъя. Үүн дээр бас нэн даруй арга хэмжээ авч болдог байгаа шүү. За тэгээ энэ талаар та миний парадигм болон таталцлын хуулийн подкастуудыг бас сонсоод үзээрэй. Бид нэр дотоод итгэл үнэмшилтэй өөрийнх нь тэр хуучин хязгаарлагдмал бодлоос салж иж шинэ одоо гоё амьдралыг өөртөө бүтээж чаднаа. За тэр шинэ амьдрал нь миний аз жаргалтай, мөрөөдлийг мэн, сэтгэл ханамжийг мэн дүүргэсэн тийм хувилбар байх юм байна. За энэ мэдчлэнгээр хэдүүлээ амьдралынхаа зорилготой нийцэх нэн даруй авч болох тийм өөрчлөлтүүд юу байна гэдгийг өөртөө гаргаж тавина. За шаардлагатай бол бичээд за мөн адил чагсааж болно. Нэгдүгээрт нь би ингэж, хоёрдугаарт нь ингэ, за гуравдугаарт нь одоо юу гэх юм те амьдрах байрлалаа өөрчлөе гэж болно шүү дээ. Байрлалаас өөрчилж болно. Эсвэл гоё шинэ сургалтанд бас хамрагдаж болно. За иймэрхүү байдлуудаар өөрчлөлтүүдийг хийх үйлдэл одоо ингээд өөртөө аваад эхэлж байгаа гэсэн үг. Ингэснээрээ та зорилгын төлөө зорилготойгоо нийцэж амьдрна. Зорилго маань өөрөө биелэгдэх тусмаа бидэрт ад жаргал, сэтгэл ханамжтай утга учир дүүргэлтийг өгч байгаа учраас энийг та хойшлуулах ямар ч шаардлагагүй нэн даруй хийгээсэй гэж хүсэж байна.
За хоёрдугаарт нь амьдралынхаа зорилготой нийцэхийн тулд хэдүүлээ юу хийх вэ гэхээр урт хугацааны зорилго чинь юу вэ гэдгийг тодорхойлно. Нөгөө алсын хараа магадгүй илүү томоор туйлын зорилго гэж ойлгож болно. За тэгээд мэдээж тэр зорилготой та хүрэхийг тэмүүлэх хэрэгтэй. За би олон ядарсан үнчин хар хандах хүнгүй тийм хүүхдүүдийг асран хамгаалмаар байна. Мянган хүүхдийн амьдралд гэрэл гэгээ нэммээр байна. Дэлхий дээр үлсэглэн ядуурлыг зогсоомоор байна. Эсвэл маш олон хүмүүст хайр мэдрүүлсэн гоё дуу хөгжмийг зохиомоор байна. Өөрийн гэсэн дууны цомогтой болмоор байна гэх мэтлэнгээр за урт хугацаанд би хийндэ гэж бодож байгаа төсөөлөгдөж байгаа тэр зүйлийг гаргаж тавих хэрэгтэй. За магадгүй саны би гоё дууны цомог альбом гаргамаар байна гэж бодлоо. За тэгвэл энэ бол миний хувьд бол хүрч болох үс бас юм зорилго байгаа даахгүй. За тэгвэл хүрч болох юм чинь би энийг яг хийхин тулд ямар алхмуудад энэ зорилгоо хуваагаад биелүүлж болох вэ гэдэг дээр бидний зорилтууд гарч ирнэ. За магадгүй энэ жилдээ би дууга хөгжмөө зохиоё. Дууныхын шүлгийг магадгүй яруу найрагчдаас олъё. Өөрөө хөгжмөө зохиоё. За тэгээд зарим дуунуудыг нь ядаж энэ жилдээ нэг 5 дуу студид бичүүлнэ гэд ингээд зорилтууд маань тодорхойлчихж шít. 2 дахь жилээс магадгүй би цомгоо бүрэн болгоод бүрэн цомог гаргана, цомгийн нээлттэй хийн. За ингээд Монголдо гаргачаа дараа нь Америкт гаргана гэдэг ч юм уу. Ингээд яах нь миний нөгөө урт хугацааны туйлын алсын хараа зорилго маань багаар биелэгдээд явна. За багаар биелэгдэх явц нь өөрөө сэтгэл ханамж, аз жаргалыг надад өгөх юм байнамаа. Тэрнээс ш зорилго биелцсэний дараа л би баярлана да. Аз жаргал, баяр хөөр мэдрэндэ гэдэг амьдрах нь бидрийг маш их ядраанаа гэсэн үг юм. Тэгээ энэ амьдрал бол өөрөө утга учиртай амьдрал биш шүү. Амьдрал гэдэг маань одоо цаг процесс буюу явц байгаа даа. Тэрнээс нэгээс нөгөөд хүрсэн аагаас б зэгт хүрсний дараа мэдрэх тэр мэдрэмж биш. Тэр б зэгт хүрсэн мэдрэмж мэдээж гайхалтай, бахархалтай нэг тийм гоё ялалттай байх нь бол ойлгомжтой. Гэхдээ тэр ялалтыг бүтээх явц нь өөрөө миний амьдралыг дүүргэж идэг шүү. 10 жилийн дараа тэнд хүрчлээ гэхээс илүү энэ 10 жилийн хугацаа 10 жилийн өдөр болгон миний хувьд үн цэнтэй, утга учиртай. За үүнийгээ тэгж яг мэдрэх нь бас айгүй чухал байгаа да. Ингэснээр яг нэг тийм англи хэлэн дээр fulfillment гэдэг чинь нэг тийм гоё дүүргэлт, хангалт яг би амьдэрсэн шиг амьдэрсэн шүү. Би 10 жилийг альч цаг мөчийг нь дэмий өнгөрүүлээгүй үнэхээр аз жаргалтай хэрэгцээтэй амьдэрсэн шүү гэдэг мэдрэмж нь магадгүй эцсийн амьдралаа ингээд дүгнээд харахад надад хамгийн хэрэгтэй тийм дурсамж байх болов. Тэрнээс ш би 60 жил амьдралаа яг 6 жилд нь л айгүй гоё утга учиртай амьдэрсэн байна. Үлдсэн 50-аад жил нэх хэрэггүй байсан байна гэж бодох онцгой үстэй. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд өнөөдрийн миний амьсгалж байгаа, ажиллаж байгаа энэ үйлдэлийг хийж байгаа маань миний туйлын амьдралын зорилготой маань нийцж байгаа учраас би өнөөдөр хэрэгтэй амьдарсан байна. Аз жаргалтай, үр бүтээлтэй цаг хугацааг өнгөрөөж байна гэдэг энэ мэдрэмж хамгийн чухал шүү. За тэгээд өнөөдрийн ярианаас та амьдралын зорилгоо эргцүүлж харах санаануудыг авсан байх. Магадгүй зогсоож байгаад бичсэн бол өөрийнх нь гоё зорилтуудыг анзаарч авсан байх. Тэгээд амьдралаа бас үнэлгээгээ бас олж харсан байж болно те. Миний амьдрал яг аль нь хамгийн чухал юм бэ? Магадгүй надтай адилхан эрх чөлөөг эрхэмлэж байгаа бол би өнөөдөр аль зүйл дээрээ илүү эрх чөлөөтэй аль нь эрх чөлөө жоохон дутуу мэдрээд байна. Тэгвэл энэ дутууга бүрэн болгохын тулд би өнөөдөр яг юу хийж болох нь вэ? Ямар өөрчлөлтийг би хийх шаардлагатай байна гэдгээс таны дараагийн алхмууд тодроод гарч ирж байгаа. Тодорхой, тунгалаг мэдж байгаа энэ амьдрал чи өөрөө айгу амар гэдэг байхгүй. Сэтгэлийн зовлонгүй, шаналгаагүй. Тэгээд хариуцлага миний өөрийн гарт ирээд би өөрөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй байна гэдэг чинь би ямар амьдралыг хүсэж байгаа юм?
миний мөрөөдлийн амьдралын хувилбар яг юу юм гэдэг рүү шилжих бүрэн боломжийг олгодог. Тэрнээс иш ааваас асууж агаад, багшаас асууж иж, даргын зөвшөөрлөөр би тэгнэ гэдэвэл тодорхой хэмжээнд нэг боомлогдоод эсвэл таны амьдралын хариуцлага хин нэгний гарт байгаа юм шиг хандаад байна гэсэн үг юм. Тийм байж болохгүй. За тэгээд танд өөрийн амьдралаа одоо загварын гаргаж цогцлоох, урлах бүрэн боломж нээлттэй байна. Хороо ертөнд тантай хамтарч ажиллахад үргэлж бэлэн байдаг. Та ердөө хүсэх хэрэгтэй, зорих хэрэгтэй байна. Удирдлагыг гартаа авснараа бүгдийг биелүүлж чаднаа. Танд амжилт хүсье. Амьдралын зорилгоо олоорой. Тэгээд түүнийхэн төлөө өдөр бүрийг мөч бүрийг аз жаргалтайгаар дүүрэн өнгөрүүлээрэй. За дараагийн дугаараар уулзтлаа. Баярлалаа.